Оюу толгойн борлуулалтын орлого ганцхан жилийн дотор 2 дахин нэмэгдлээ. 2024 онд оюу толгой компани 2.1 тэрбум ам.долларын борлуулалт хийж байсан бол 2025 онд 4.9 тэрбум ам.долларын борлуулалт хийлээ. Эндээс борлуулалтын орлого нь 2 дахин нэмэгдсэнийг харж байна. Энэ нь юутай холбоотой вэ гэвэл даалдуурхан ашиглалтанд орсонтой холбоотой. Өнөөдөр оюу толгой ордыг ил аргаар, далд аргаар гэсэн 2 аргаар олборлож борлуулалт огцом нэмэгдэж байна. За 2025 онд олсон 4.9 тэрбум ам.доллароос монголчууд бидэнд хэдэн ирсэн бэ гэдэг л гол асуудал. Тэгвэл энэхүү 4.9 тэрбум ам.долларын олсон орлогоос Монгол улсад төлсөн бүх татвар нь нийлээд ердөө 254 сая доллар. Монголчууд бидний өнөөдөр жилдээ авч байгаа бүх татвар хураамж нийлээд жилд олж байгаа борлуулалтын орлогын нь ердөө 5.1%-ийг л эзэлж байна. Энэ бол зөвхөн 2025 онд бий болсон зүйл биш. Оюу толгой ордоос баялаг 2010 онд анх гаргаж эхэлсэн цагаас 2025 оныг хүртэл нийтдээ энэ орд газраас 21.2 тэрбум ам.долларын бүтээгдэхүүн экспортод гаргажээ. За энэ 21.2 тэрбум ам.доллароос Монгол улсад төлсөн нийт татвар хураамж нийлээд 1.2 тэрбум ам.доллар байгаа юм. Дээрээс нь ашигт малтамлын нөөц ашигласны төлбөр буюу амнат 5%. За ингээд тооцох юм бол оюу толгойн нийт борлуулалтын орлогын ердөө 10% нь Монгол улсад үлдэж, харин 90% нь Rio Tinto хэмээх гадаадын компани авч байна. Өдөрт зээлийн хүнд монголчууд бид 13 тэрбум төгрөг төлж байна. За энэ нь жилдээ 4.7 их 80 төгрөг буюу 1.3 тэрбум ам.долларыг зөвхөн зээлийн хүнд төлж байна. За оюу толгой ордоос монголчууд бидний зээлийн хүнд жилд төлсөн 1.3 тэрбум доллар нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол улсад төлсөн нийт татвар болох 1.2 тэрбум ам.доллароос илүү байгаа юм а. 1.2 тэрбум ам.долларын бүтээгдэхүүний борлуулалт хийж байгаа оюу толгой компани өнөөдөр 26.1 тэрбум ам.долларын өртөө. За энэ бол хууль зөрчиж бий болгосон зээлийн хүү юм а. За учир нь гэвэл 2021 онд Улсын их хурлын 103 дугаар тогтоол гарсан. За энэ 103 дугаар тогтоол оюу толгой компанийг нэмж өөр зээл авахыг хоригдж өгсөн. Тухайн үед 12.5 тэрбум ам.долларын зээлтэй байсан оюу толгой компани өнөөдөр 19 тэрбумын зээлтэй болсон. За үүний хүүн 6.5 тэрбумгээд нийтдээ 26.1 тэрбум ам.долларын өртөө болжээ. За энэ дээр оюу толгой компани 2023-аас 2046 он хүртэл хугацаанд олох нийт орлогыг графикэлж харуулж байна. За эндээс 2026 оноос борлуулалтын орлого огцом нэмэгдэж байгаа. За энэ бол одоо өсвөр 2030 он гэхэд оргил зэгтээ хүрнэ. За харин 2030 оноос хойш борлуулалтын орлого цаашдаа буурч байгаа. За энэ нь юутай холбоотой вэ гэхээр гол нөөцөө буюу цөм хэсгээ энэ жилүүдэд ойрын жилүүдэд 2026-аас 2030 оны хооронд авнаа. За харин энэ хугацаанд Монгол улсад төлж байгаа нийт татварыг тэр доор жижигээр үзүүлсэн байна. За үүнийг өнөөдөр оюу толгойгоос олж байгаа энэ борлуулалтын орлого буюу бүтээгдэхүүний хэмжээтэй харьцуулаад үзвэл жинхэнэ одоо өчүүхэн жижиг хэсгийг эзэлж байгааг харж байна. Энэ графикаас оюу толгойгоос олж байгаа орлого чухам юунд зарцуулагдаад байгаа юм бэ гэдгийг тодорхой харж байна. За 2023 оны байдлаар нийт олсон орлогын 40% нь хувь нийлүүлэгчдийн зээлгээд Rio Tinto өөрөө авчиж байгаа. За 25%-ийг нь үйл ажиллагааны зардал гээд авчижээ. За 12%-ийг нь капитал зардал, за 13%-ийг нь төслийн зээл гээд авчиж байгаа. За ингээд Монгол улсад оногдож байгаа нь ердөө ашигт мартамлын нөөц ашигласны төлбөр 5%, нийт төлж байгаа татвар нь 5%. Ингээд борлуулсан бүтээгдэхүүний ердөө 10% нь Монгол улсад оногдож байгаа гэдгийг эндээс харж байна. За эндээс дахиад хувь нийлүүлэгчдийн зээл, төслийн зээл, үйл ажиллагааны зардал гээд нөгөө бидний бүтээгдэхүүн борлуулсан мөнгө маань зээлийн хүүг дарахад зарцуулж байгаа мөнгө хүлэлт гэдгийг дахин баталж байгаа юм. За оюу толгойн гэрээг өөрчлөхгүй бол цаашид яг ийм байдлаар явна. 2022-оос 2033 онд 43.8 тэрбум ам.долларын борлуулалт хийнэ. За үүний 13.2 тэрбум ам.долларын үйл ажиллагааны зардал давна. За 12.7 тэрбумыг нь хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг төлөхөд зориулна. За 9.3% нь хувь нийлүүлэгчдийн үндсэн зээлийн төлөлтөнд өгнө. За 4.3%-ийг төслийн зээлийн үндсэн төлөлтөнд, за төслийн зээлийн хүү хураамж баталгаа менежментийн төлбөрт 2.1 тэрбум. За ингээд Монгол улсад ердөө 3 тэрбум ам.долларыг л төлнө.
За ийм байдлаар одоо цаашид үргэлжлүүлэх үгүй юу гэдгийг яг одоо шийтгэл үе бидэнд ирээд байна. Учир нь гэвэл оюу толгой оргил үе нь энэ ойрын жилүүдэд буюу 2030 он хүртэл үргэлжилнэ. За 2030 оноос цаашаа бүтээгдэхүүний борлуулалт багасна. Гүний урхай нөөцийн цөм хэсэг нь одоо дуусч байгаатай холбоотой. За энэ хугацаанд Монгол улс нэгш дүүрэгний ногдол ашиг авахгүй. За гэрээ 2037 оноос ногдол ашиг авна гэж үзэх юм бол за тэр үед оюу толгойн гол баялагын олборлолтод дуусчихсан, гол нөөц нь дуусчихсан борлуулалт маш бага байх болно гэдгийг бас энэ зургаас харж байна. Хүрээний бузрыг ярил далаа гэдэг шиг Rio Tinto компани оюу толгойд явуулж байгаа мөнгө хүлэлт, зуурийн талаар баримтуудыг дийлгэвэл далаа шиг ихэ. Хамгийн гол нь монголчууд бид үүнийг мэдсээр ээж харсаар сууж өнөөдөр энэ том орд газраа цөлмүүлээд дуусах уу? Эсвэл яг одоо шийдвэртэй алхам авч энэ үйл ажиллагааг зогсоох уу гэдэг хоёрхан сонголтын өмнө байна. Өнөөдөр монголчууд бидний амьдрал хаа сайгүй хүнд хэцүү байна. Багш эмчнэр цалингаа нэмэхийг, хөгшчүүл тэтгэврээ нэмэхийг, хөгжлийн бэрхшээлтэй иргэд тэтгэмжээ нэмүүлэхийг хүсэж байгаа. Тэгвэл тэдгээрийн энэ мөнгийг нэмэх мөнгө яг үнэндээ саарл ордонд биш өнөөдөр оюу толгой орд газарт чинь байна. Эндээс бид нар энэ дээрэмдүүлж байгаа ердөө 10% аваад 90% дээрэмдүүлж байгаа энэ дээрмийг зогсоох юм бол өнөөдөр багш эмчнэрийн цалин нэмэх, тэтгэврийн хөгшчүүлийн тэтгэвэр нэмэх бол өөрөө асуудал биш юм аа. Тийм учраас өнөөдөр хамгийн гол хулгайлал үйл дээр л анхаарлаа төвлөрүүлцгээе. Хэрвээ нийт монголчуудын хүсэл зориг энэ дээр нэгдэж чадах юм бол өнөөдөр өөрсдийн байгуулсан төлөөллийн байгууллага төрөөрөг дамжуулан энэ оюу толгойн гэрээ, луврын гэрээг өөрчлөх боломж зөвхөн бидэнд бий. Эс чадвал бидний баялаг цөлмөгдөд дуусах тэр хугацаа тун ойрхон байна.